За Монголын Тусгай Олимпиараа нийслэлийн ерөнхий боловсролын 63 дахь сургууль ингээд хамтран зохион байгуулж хамтарсан бооч 2026 одоо тэмцээн маань нөхөө 2 дахь өдрөө амжилттай үргэлжлэж байна. Тэмцээн 15-аас 17, 18-аас дээш гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулагдаж байна. Тэмцээнд одоо нийт 26 байгууллагын одоо Тусгай Олимпийн 90 гаруй тамирчин, дэмжин тоглогч 40 гаруй нийт одоо 130 гаруй тамирчид оролцож байна. Энэ жилийн тэмцээн бол одоо 15-аас 17 насны ангиллалд одоо нийслэлийн ерөнхий боловсролын 34 дахь сургуулиас дэмжин тоглогч ингэж авж одоо энэ насыг дэмжин тоглогчтой одоо зохион байгуулж байгаагаар одоо онцлог болж байна. Бочгийн спорт маань энэ жил бас 2027 онд болох Чилийн зуны наадамд оролцох тамирчдыг одоо нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах бас ийм бас зорилготой байгаа. Энэхүү тэмцээнээс бас бид нэр бас боломжтой одоо амжилттай оролцож байгаа юм тамирчдтай бас Тусгай Олимпийн тамирчнаар дуудаж одоо сонгон шалгалтууданд оролцуулах юм аа. Оранга аймгийн Хүрж байна. Би алтан медаль авсан. Аим ширүүн хөлтөд байсан. Тэгтэр мөртлөө 3 оноор тэнцэж алтан медаль авсан. Намайг Отол аваг автаган зэрэг гэдэг. Би одоо нас 21 анх одоо Бочгийн тэмцээнд оролцож байна. Орхон аймгийн хөгж залуучдын нөгөө гэрэл төв дээр явдаг. Сайн юм очтой. Тэмцээнд оролцож байгаа бүх тамирчид найзууд амжилт хүсье. Намайг инх зүйл гэдэг. Би Дархан уул аймгийн Гочгийн холбооноос ирж оролцож байгаа. Намайг дасгалжуулсан багш нартай баярлалаа. Энэ тэмцээнийг байгуулсан бүх хүмүүстээ баярлалаа. Би нэгдүгээр байранд орсондоо баяртай байна. Алтан медаль авсандаа. Би цэцлэн галцсан гоё байна. Бөмбөг цэцэн гоё байна. Цэцлэн галаа байлаа гэлээ да. Би авсандыг юм аа аваад ажиг хэлмээр байна.